За сайн байцгаана уу. Та бүхэндээ 7 сарын 2-ны энэ сайхан өдрийн мэндийг хүлэмжнийхаа лойлоор мэдчилгээ төвшүүлье та бүхэндээ. За лойл маань их сайхан ургаж байна. Сайхан жимсээ өгөөд тэгээд энийг хараад өнөөдөр баярлаад бичлэг хий гэж бодлоо. За хөл хоройтой байсан учраас би өөрийнхөө нөгөө идчихсэн нодон тарьсан лойлныхаа үрийг аваад хатаагаад тэгээ тарьсан гэж би та нарт хэлжсэн тийм ээ. За тэгээд ингэж тарих чи их сайн юм байна хөө. Урдынхаа тарьжснээс илүү өөрийнхөө ургуулсан лойлны үрээр тарихаар чи ингээ бүр их ургадаг юм биш үү? Янз бүрийн химийн бодсон тийм юмар бордоогүй. Тэгээд хаалгаа, бананы хайлас, бууц дандаа тийм юмар ингээд бордож нөгөө тарьжсэн лойл байсан болохоор тэр юм уу. Нөгөө энэ лойл маань бүр урд нь үр аваа тарьжснээсээ илүү гоё ургаж штий нараа. Би тэгээ баярлаа та бүхэнд ингээд бичлэг хийж оруулж байна. За тэгээ та бүхэн бас ингээд өөрийнхөө энэ жил тарьсан лойлныхаа үрийг аваад ингээд сайхан эрхчил тариарай. Ийм гоё ургадгийн байна шүү гэдгийг хэлэх санаатай ингээд би бичлэг хийж байна. За тэгээд би тарихтаа бас тэгээ стандартын дагуу тариаггүй. Энэ хараа нэг дор 2-ыг хийсэн. Тэгээд их ойрхон хийсэн. Бүр зай нь бол 60-70 см-ийн зайтай байх хэвээр хоорондоо тэгэхэд би бараг 20-30 см-ийн зайтай. Тэгээд игнээ байхгүй. Ингээд бүр гоё сайхан шавааралдуулаад нэг үүрэгтэй болохоор зөвхөн голоороо явдаг энэ замнаас өөр зай байхгүйгээр ингэж шигүү тарьсан. Лала. Ингээд сайхан шигүү тарьсан байхад чинь ийм сайхан лойл өгсөн шүү. Тийм учраас та нар одоо энэ жил өөрсдийнхөө тарьж байгаа лойлныхаа үрийг аваад тариарай. Тэгээд бас нэг сайхан юм нь би энэ нөгөө таналт хийхдээ сугнаас нь гарсан навчнуудаа газар шигтгэхэд тэгээ сугнаас нь гарсан навчнууд нь ерөөс шигтгсэн газар болгондоо ургасан их сайхан. Би энд бас ингэ шигтгсэн байна. Ингээ тараа. Шигтгэчгэд ингээ сайхан ургаад байна. За тэгээд газар хаячихлаар тэгээд хайцсан газар бас ургана. Хараа энд нэг жоох юм газар өөрөө унаад ургацсан байна энэ хараа. Хоёр ч жоох юм ургацсан юм уу энэ тоо. Ингээд хөөрхөн газар унахаараа яг энэ ишин дээш нь харуулж хаяхгүй юм уу эсвэл шороод энэ нэг бордоо болдог болохоор би ингээд орон хайчдаг байхгүй юу. Тэгээ шороонд нь сайн хийчихгүй болохоор ингээд ургаад байна. За тэгээ энд харъя. Энд бас тайраа хайсан чинь ногоон байгаад ах юм. Хараа ингээ үндэс гарч ийн. Ингээ тайраа хайчаар ингээ гараад ирээд энэ хөөрхөн. Энэ гоё шигтгэчгүй энэ ногоон багаанууд нь ургах нь энэ одоо би 2 хоногийн өмнө тайрч хайсан шүү дээ. Тэгэхэд чинь ийм гоё байж шүү дээ. Энэ үндэс гарцны цөмөрөө шигтгэж үзье. Энэ болохоор би өгөрцөнийхаа бас нөгөө сугнаас нь гарсныг аваад тэгээд ингээд шигтгэсэн чинь ингээ гоё ургаж байгаа. Энэ хараа энд бас өөрөө унаад энэ бас ургаж ах шиг байна уу. Ингээл унахаараа ингээд ишин доошоо харчих юм бол ургаад байна. Их сайхан сайн талтай өөрийнхөө тарж ургуулсан лойлыг ингээд тарихад. За тэгээд цөмөрөө энийг газар ингээд шигтгээд хараа би ингээд
засраас нь гарсныг ингээд бүр сайн ингээд нүх гаргаж агаад. Тэгээд энэ бол үндэс гарцсан юм байна хараа. Жохон үндэс гарцсан юм. Тэгэхээр мөрөш шигтгэжгээ. Ингээд гүн хийгээд өгнө. Тэгэл иш бол ерөөсөө хаягуусаа үндэс гардаг шүү дээ. Ерөөсөө ишнээсээ дандаа үндэс гарна. Тийм учраас энийг их сайн манж өгөхөд их сайн лойлыг тэгвэл их сайхан ургана. Манад өгöd ах юм бол энэ шигтгэснүүд маань энэ сайхан ургаж байна. За тэгээд энэ жил одоо би лойлныхаа үрийг бас судалдаж авахгүйгээр эх жилийнхаа лойл тарих лойлны үрийг энэ жил одоо энэ ургаж байгаа лойлнаас авна гэж бодож шít. За тэгээд та бүхэн бас ингээд ургаж байгаа лойлныхаа үрийг аваад эргчил тараарай. Энд би нөгөө усанд хийгээд үндэс гаргаж агаад тэр нөгөө сугнаас нь авсан навчаа усанд хийж үндэс гаргаж байгаа. Тэгээд энэ рүү тарьсан. Энэ нөхрийнхаа нүдний араар туршлооны араар ингээд тарьсан. Тэгсэн чинь зэрэг аягүй сайхан ургаж шít гадаа. Хараа. Цэцгэлээд ингээд сайхан ургаж байна. Сайхан ургаж байна дахөө. Тийм учраас та нар шууд шоронд шигтгэж болно. Завсрынхын гаргаа аваад эсвэл усанд өршлүүлж агаад тэгээд дараа нь ингэж юу яаж болно? Тарж болно. Тэгээд өөрийнхөө одоо тарж ургуулсан лойлыг тэгээд өршлүүлээ тарихад хараа гадаач гэсэн юм гоё ургаад штеп. Би энэ борооноос ингээ хамгаалаад энэ лойлондоо ингээ зонтол хийсэн. Одоо энэ нар гараад энэ зонтолыг авна. Айгуусаа хамгаалсан борооны уснаас ингээ гадаа хүртэл юм сайхан ургаж байгаа. Энэ үр. Тийм учраас та нар үрээ аваарай. За энэ гүзээлзгэн дотор маань хүртэл энэ хараа. Гүзээлзгэн дотор маань хүртэл ингээд ургаад байгаа шүү дээ лойл маань. Айгу хөөрхөн. Тэр энэ хараа. Тэгээд за энэ хайрцагтаа хүртэл хийгээд өгцөө. Тэгсэн чинь нөгөө хайрцагт хийгээд өгсөн байна энэ хараа. Ингээсаа салаа малааных нь юу ийм болт ийм урт ургаад ирчихсэн хөрхөө. Сайхан байна уу? Сайхан байна. Энэ модыг би цэцгэлээ дуусгаар нь зэрэг тайраад энэ хэсгийн тайрч энд нар харуулахаас гээд. Тэгэхгүй бол энэ модны хавар нөгөө тайраагүй энэ модыг тэгээд энэ халахлаад энэ лойл маань энд болохоор сунаад сайн ургаж өгөхгүй. За энд бас тарьцоохоо. Энд бас тарьцсан. Лойлнасаа. Хараа ийм гоё ургаж чинь гадаа. Энэс. Энэ би бороо ороод ахаар нэг жижигэн ингээд энэгээр хийсэн. Лойлоо. Энэ авчи одоо. Ийм гоё ургаж байна энэ дотор. За энэ нөгөө өхөр сонгон маань цэцгэлээд гадна талынх нь цэцгнийх нь гадна талынх нь энэ хальсан ингээд унаад ирэхээр энэ зэрэг үрийг авах санаатай ингээд боочгсон байгаа байдал нь ингээд боочгсон үрээ авна. Сайн нэг юм байна. Энэ хараа цэцгэн дунд байгаа нь ингээд шаралцсан мөртлөө лойлоо өгчжээ бас хөөрхөн. Сайн цэцгэн дунд ингээд лойлоо өгчээ нөө. Ийм жоохон мөртлөө бас лойл өгөөд байна. Энэ хараа цэцгэн дунд тарьцсан. Сайн ургахгүй ингээ шарлаад ус тэжээлээ булгаацалтаа цэцгэн дунд тэгсэн ирнэ лойлоо өгөөлээ. За энэ тараа гадаа авсан юм гоё ургач байна цэцгэн дунд.
олон нас цэцгэний дунд ийм хүчтэй байгаа байхгүй юу? Өөрийнхөө тарьж ургуулсан лойлныхоо үрийг авахад энэ хараа бүр ингээд ийм том өндөр цэцгнүүдийн дунд бараг цуг ургаж байгаа. Тэгэхэд чинь ингээ хөрхөн гараад ирээд цэцгэлж байна. Тийм учраас та нар одоо өөрийнхөө тарьсан лойлныхоо үрийг аваарай. Энэ цэцэг мэн цэцгэлж байна өөрөө. Өстэй цэцэг. Энд бас хараа. Сайхан цэцгэлтэй зэрлэг мэрлэгтэйгээ сайхан ургаж байна уу одоо тэгээд. Сайхан. Энэ олон нас цэцэг болохоор зэрлэг мэрлэгч төвхгүй тэгээд энд хараа лайлаа өгч байна. Жохон мөртлөө. За ийм хүчтэй байна өөртөө. За энэ сарнаа байна. Залгалт хийсэн сарнаа. Одоо цөмөр энэ залгалт хийсэн сарнаагаа үзье. Залгалт хийсэн хэсэг маань цэцэглээгүй байна энэ хараа. Одоо энийг цөмөр онгойлгож үзнэ. За тэгээд та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Тэгээд өөрийнхөө тарьж ургуулж байгаа лойлныхоо үрийг аваад эргчил тариарэ гэж хэлж байгаа. Хэлэх санаатай бичлэг хийлээ. Ингээд та бүхэндээ сайн сайхан бүхний хүсэн өрөөё.